За бүгд өнөөдрийн мэндийг хүргье. За эрүүл мэндийн сайдаас бол нас ухас юм аа. Хөдөө орон нутгаас энэ 3 дахь шатны эмнэлэгт ирж үзүүлэхэд одоо эмчээс цаг авах, за тэгээд оншилгох, уншуулах гээл. За тэгээд ингээд бүх ингээд үе шатууд дээр бол их цаг зарцуулж байна. Ер нь хөдөөнөөс ирсэн дунджаа бараг 2 сар зарцуулж байгаа гэдэг ийм гомдол бол бас тавьж байгаа. Тэгэхээр одоо энэ эрүүл мэндийн яамны одоо ажлыг харахаар 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэл дээр болохоор бүх шатны эмнэлэг эмийн сангуудад ашиглагдах нэгдсэн өгөгдлийн систем үүсгэх гэсэн ажил 100% хэрэгцээ ингээд бичсэн байна. Тэгэхээр яг одоо саний миний ярьсан энэ мэдээллийг эрүүл мэндийн яам маань одоо нэгтгэж статистик гаргадаг юм бол энэ дээр одоо судалгаа хийдэг юм байна уу гэж нэг асуулт байгаад байна. За хоёр дахь асуулт болохоор бол энэ хууль зүйн дотоод хэргийн яамнаас асуумаар зүүн бүсэд одоо малын хулгай их гарч байгаа. За тэгээ одоо улгаач нь олддгүй нэлээд зохион байгуулалт хэлбэрт орцсон юм. Тэгэхээр энэ тал дээр нь хууль зүйн дотоод хэргийн яам маань ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ гэж. За дараагийн асуулт болохоор бол энэ манай зүүн бүсийн Сүхбаатар аймагт бол нэг юм асуудал байгаа. Сумд баг руу шилжилт хөдөлгөөн хийлгэх гэхээр заавал одоо сумын төвийн хаягийн дээр шилжиж одоо шилжилт хийгдэг юм хүндрэлтэй асуудал байна гэдэг. Маш олон одоо иргэдийн дээр гомдол тавьж байгаа. Тэгэхээр энэ асуудалтай одоо хууль зүйн дотоод хэргийн яам судлаад юунаасаа болоод ингэж байдаг юм бэ гэдэг. Дорн Сүхбаатар аймаг дээр бол ийм асуудал ерөөсөө яригддгүй. Тэгэхээр Сүхбаатар аймаг дээр ийм асуудал энэ дээр нэг хариулт авмаар байна. За Баатархүү сайдаас нь асуумаар сумдаар ингээ явахаар багта гар утасны сүлжээ оруулж өгөөч гэдэг хүсэлт их тавьдаг. Ер нь одоо Монгол улс маань одоо төлөвлөгөөгөөрөө ер нь хязээ одоо бүрэн бүх бага одоо гар утасны сүлжээнд нэвтрүүлэх юм бодлого барьж ажиллаж байгаа юм бэ. Энэ талаар мэдээлэл өгөөч гэдэг. За мөн Нарбаяр сайдтай холбоотой нэг асуулт байгаа. Энэ хөдөөгийн сургуулийн хүүхдийн амралтыг энэ мал төлөх цагаар амраахаар байж болдгоо мó гэдэг юм өсөлтийг бол одоо малчид их тавьж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо манай босрлын яам одоо судалсан судалгаа байдгийм үү гэж асуумаар байгаа. За ер нь одоо ихэнх одоо Монгол улсын сумд маань ер нь үе шаттайгаар одоо төвлөрсөн халаалт цэвэр бохны систем рүү шилжиж байна. За тэгээ одоо энэ шилжиж байгаатай холбоотой маш их хэмжээний хөрөнгө оруулалт бол хийгдэж байгаа. Гэтэл болохоор бол зарим одоо сумдын одоо ажлыг харахаар жил болгон одоо тогоонд цоорж байдаг те мэргэжлийн одоо ажилтан байхгүйгээс болдго юм уу эсвэл одоо буруу технологи авцсан байдаг юм уу ийм байдаг шүү. Тэгэхээр энэ тал дээр одоо Батцуур сайд маань одоо ямар одоо ажил төлөвлөж байна вэ? Энэ дээр бол бас тодорхой чиглэл байхгүй бол одоо бүхэл сумд ингээл тусдаа өөрсдөө тендер зарлаад өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээл тэгээ дараа нь болохоор яг үр ашигтай байдал бол харилцан адилхан нэг ийм байдалтай харагдаад энэ дээр асуумаар байна. За энэ 2021-с 25 оны ажлын төлөвлөгөөн дээр энэ Доронт аймгийн Чоо болсонгийн нисэх буудлыг 4 сая ангилын агаарын хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Аэродром зочид гүйцэтгэхний цогцлыг байгуулна гэдэг ажил хийгдээгүй байна. За 25 оны төсвүүдээр бол бас байхгүй байгаа. Тэгэхээр яг өмнөх одоо 4 жилийн төлөвлөгөөнд орцсон байсан ажил цаашдаа хийгдээгүй бол одоо дараагийн дөрөв 4 жилийн одоо ажлын төлөвлөгөөнд орж байгаа юу гэдэг асуултыг тавьмаар байна. За хариулт өгье. Мөнх сайхан сайдыг дуудаарай. За Баатархүү сайдаас эхлээ хариулж. Сүлжээтэй холбоотой асуудал. За Соронзон болд гишүүний асуултанд хариулъя. Өчигдөр бид нар бас зүүн бүсд томилолттой ажиллаад ирлээ. Ер нь орон нутгийн иргэд сүлжээний чанар нэгтрал нэмэгдэж байгаатай холбогдуулаад хамрах хүрээ бол багасж байгаа. Тийм учраас улсын хурлын гишүүдийг хөдөө орон нутагт томилолтоор ажиллахад бол энэ хөдөлгөөнд холбооныхоо сүлжээг нэмэгдүүлээч гэдэг саналыг бол маш ихээр тавьж байгаа. 2025 онд бид бол 139 цэг дээр Доронт аймагт 6 цэг дээр сүлжээ одоо сайжруулалт хийхээр бол төлөвлөж байгаа. За бидний төсвийн мөнгө бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн төсвийн хязгаар байгаа учраас хамгийн түрүүнд тухайн баг дээр оршин сууж байгаа хүн амын тоо, өрхийн тоо, за нэмээд одоо байгалийн одоо эрсдэл хүчин зүйлийн зэрэглэл, аялал жуулчлалын бүс нутаг хэсэг гэдэг 6-7 шалгуур үзүүлэлтээр бол 139 цагийг бол энэ жил одоо ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Цаашдаа бол хоёр зүйлийг тодорхой болгох хэрэгтэй байгаа. Бүх нийтийн үйлчилгээний сан дээр бол тодорхой хэмжээний төсөв бүрдсэн. Үүнийг бол бид нар хязгаарлалтгүй болгож 26-27 ондоо улсын хурлын гишүүдийн өгж байгаа санал баг сумын засаг дарга, аймгийн засаг даргаас ирж байгаа энэ олон саналыг үндэслээд
үүргийн сангийн хөрөнгийг бүгдийг одоо энэ хөдөлгөөнт холбоо чиглэлд нь бол зарцуулах ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол улс бол нийтдээ нэг 53 мянган км шилэн кабелтэй, шилэн кабелд огт холбогдоогүй 5 сум байна. Нийт одоо өргөн уудам нутаг дэвсгэрийн 23 орчим хувь нь бол интернетийн одоо үйлчилгээтэй байна. Тийм учраас бид цаашдаа бол энэ өндрийн болон нам орбитын хиймэл дагуулаар дамжуулан энэ Монгол улсын өнцөг болон бүрт харилцаа холбооны дэд үтцийг хүргэх бүхий л одоо сувгуудаар дэд үтцийг одоо энэ 3 жилдээ хүргэх ийм бодлого гарч ажиллаж байгаа гэдгээ хэлье. Соронзон болдогчунд баярлалаа. За Наранбаяр сайдд хариулт өгье. За тэгэхээр ерөнхий боловсролын сургуулиудын амралтыг бол нийслэл болоод орон нутгаар тус тусад нь зохицуулж байгаа. За яг бие даалтын 7 хоног өнгөрсөн 7 хоногт өнгөрөөд өнөөдрөөс эхлээд нэгд өдрөөс эхлээд орон нутаг бол 2-7 хоногийн туршид одоо хаврын амралт авахар байгаа. За яг энэ хугацаа нь бол яг мал төлөлт эд одоо явж идэг энэ үетэй зориуд одоо яг давхцуулж ингэж оруулсан. 25-аас 26 оны хичээлийн жилд ч гэсэн яг энэ зохицуултаа хийгээд явна. Ер нь бол сургуулийн энэ хүүхдийн амралтын зохицуултуудыг бол нийслэл болоод орон нутагт нь тус тусад нь арай өөрөөр ингэж зохицуулж байгаа. Энэ нь бол илүү одоо тухайн микро нийгмийнхаа орчинд илүү зохицож байгаа гэдгийг хэлье. Яг энэ бодлогыг бол боловсролын цаашдаа тууштай хэрэгжүүлнэ. Баярлалаа. За эрүүл мэндийн цаг авах асуудалтай холбоотойгоор Баатархүү сайд хариулт өгье гэж байна. Баатархүү сайд микрофон өгье. За эрүүл мэндийн цаг авах үйл ажиллагааг бид нэр дижитал болгосон, захимжуулсан. За энэ олон одоо сайдуудын үед эхлүүлсэн ажил ингээд амжилттай болсон. За бид бол нэг зүйлийг бас тооцоогүй байгаа. Өвчлөлийн асуудал бол улирлын чанартай байдаг учраас цагаа бол ийм монголоор дамжуулаад хөдөө орон нутагт байгаа хүмүүс, Улаанбаатарт байгаа хүмүүс бол цагаа авчдаг. Тэгээд нийт хүмүүсийн 50 орчим хувь нь бол авсан цагтаа л очдог. Тэгээд авсан цагтаа очоогүй хүмүүс нь биеэрээ яваад очичдаг. Тэгээд 3 дахь шатлал, 2 дахь шатлалын эмнэлэг дээр бол ачаал үүсэж байгаа. За 2 дугаарт эрүүл мэндийн байгууллага ийм Монгол юм уу одоо дижитал цахим системээр цаг авсны дараа дахин бүртгэх энэ асуудлыг хийгээд байдаг эмнэлэг дээрээ. Иргэн хүн одоо хөдөө орон нутгаас сумаасаа цагаа аваад хүрээд ирэхээр дахиад одоо та цагаа бүртгүүлээ гэдэг ийм дугаарлалтын үйл ажиллагаа бол байгаа. Тийм учраас одоо цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд одоо мөнх сайхан За давхарцсан л ажил болоод байгаа юм тий. За Алтан гэрэл сайд малын улгаатай холбоотой асуудлаар хариулт өгье. За Хэрүүгийн уулийн тусгай ангийн 17-12 буюу малын улгаатай холбоотой асуудал зүүн бүс дээр бол яригдж байгаа. Зүүн бүсийн нэг онцлог байгаа. Бусад бүстэй харьцуулахад яг энэ мал улгаалах гэмт хэрэгтээ тэмцэх үйл ажиллагаа яг цогцоороо явагддаг. Яг хаалтуудаа хаана тавих уу, шалгалтуудаа хаана их үгээ зохицороо тавигддаг. За тэгэхээр зүүн бүсийн онцлогт харуулад мал улгаалах гэмт хэрэгтэй холбоотой статистикийг эрс сайжруулах, мал улгаалах гэмт хэрэгийг тасан зогсоох энэ үйл ажиллагаа үүрэг чиглэл нь өгдөөд явж байгаа гэдгийг хэлье. За мөн манай сандаг учир гишүүн санаачлаад одоо зүүн талд бид нар энэ 4-р сард гэмтрээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурал хийх гэж байгаа. Энэ дээр яг энэ зүүн бүсд үлдэгдэж байгаа малын улгаатай гэмт хэрэгийн талаар тусгаалan ярихаар бид нар бас төлөвлөж байгаа гэдгийг хэлье. За тэр бүртгэлийн хувьд бол нөгөө баг дээр бол бүртгэгч гэж ойлголт байхгүй. Суман дээр нэг бүртгэгч байгаа. Тэгээ одоо энэ 4 сарын 20-оос нөхөн сонгуультай холбоотойгоор шилжилт хөдөлгөөнүүд зогсон. За Батсуур сайд хариулт өгье. За Соронзон болд гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр саяхан бид нар хөдөөгийн аймагуд сумд бол захилгааны их үүсвэргүй одоо холбоо эхлэхээгүй гэж ярьдаг байсан бол эдгээр зөвлөл хангагдаад одоо төвлөрсөн халаалтын систем дэд үсттэй болох, орон сууцтай болох амны орон сууцыг одоо дэд үст холбох төсвийн байгууллагуудыг одоо нэгдсэн галгаатай болох гэдэг энэ асуудлуудыг үл шаттайгаар шийдэж явж байна. Гэхдээ яг галгаа тал нь бол ер нь бол эрчим хүчний яамд байдаг. Дэд үтц цэвэрлэх байгууламж ус дулаан ариутгах татварга нь бол манай яамтай холбоотой байдаг. Гэхдээ үндсэндээ бол сумн дээр очихлоор бол энэ асуудлууд нь бол нэгдэж явдгаа гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр энийг одоо чанартай сайн болгохын тулд бол бүх сумдыг
ерөнхий төлөвлөгөөтэй болгож ерөнхий төлөвлөгөөний дагуу яг одоо тэр хэдэн хүн амтай байна уу, ямар хүчин чадалтай байна уу, энд нь одоо тохирсон одоо хөрөнгө оруулалтуудыг хийх ажлыг бол манай яам үе шаттай хийж байна. Одоогийн хөдөөгийн сум За гүйцэж хариулъя Батсуур сайд. одоогийн хөдөөд байгаа сумдаас бол нэг 167 сум ерөнхий төлөвлөгөөгөө хийгээд байна. Босод сумдыг бол үе шаттай хийж орой хугацаанд дуусгах асуудлуудыг бол бид нар анхаарч байна. Хуучин бол ерөнхий төлөвлөгөөгөө хийгдээгүй байхад бол дураараа одоо соёлын төвөнд нэг галгаатай цэвэрлэх байгууламж байхгүй, одоо сургууль нь тамгын газар гэж байсан бол одоо энэ ерөнхий төлөвлөгөө хийгснээр нөхцөл байдлыг бол нэг гарт одоо хяналтанд оруулах боломжийг бол бий болгож байна. Жишээлх юм бол 2024-өөс 28 онд 213 тэрбум төгрөгийг сумдын дэд бүтцэд зориулсан энэ хөрөнгө оруулалтыг хийгээд эхний тендерөөр зарлагдаад явж байна. За харамсалтай нь манай гишүүд болон одоо анхан шатанд ажлын даалгавраа буруу гаргадаг. Зураг төсвөө одоо жин тан хийдгүү. Энэ нөхцөл байдал нь яг хийгээд дуусангуут одоо юу гэдгийг хүчин чадалтаа хангаагүй бага одоо оврын одоо техник томчрол За. Цорон зам болт гишүүн тодруулжсэн. Алтангэр сайд тэр Сүхбаатар аймгийн асуудал нь юу байгаа даа маа? Ер нь одоо баг руугаа шилжиж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр баг дээр бүртгэж байхгүй даа биш байгаа наа. Заавал сумын төвийн хаяг руу тухайн иргэнийг одоо шилжүүлээд байгаа байхгүй юу? Одоо чи аймгийн төв рүү нүүцэн байж байгаа дахиад буцаад сумандаа ирээд баг руугаа шилжих гэхээр заавал сумын төвийн хаягн дээр тухайн хүнийг бүртгэж авч ингэж шилж тэлгөө хийгдээд байгаа. Тэгээ энэ асуудал байгаа. Энийг та нэг судлаад тэгээ бүр нэг хариу өгöd байгаа ч гэж. За үг гэлээ. За отхны саран чулуун гишүүн асуулт асууж үг гэлээ. За гишүүн